зүгээр явахаар зүлгэд сууя гэж бодоод машинда book review хийхээр шийдлээ. За өнөөдөр саяхан уншиж дууссан нэг номын талаар ярилцъя гэж бодлоо. За энэ ном бол ялангуяа Америкт судаг ахын дүүс зориулсан ном шиг санагдсан. Яагаад тэгэхээр номын зохиолч маань өөр Америк хүн. За Америкийн зах зээл, Америкийн хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл, хууль, дүрм, тэтгэврийн систем, Америкийн ер нь мөнгөний систем тэр бүгдийг айгүй амархнаар тайлбарлсан тийм ном байгаа. За номын нэр бол Simple Path to Wealth гэдэг ном байна. Уламжлалсаар номынхаа зохиолчийн тухай ярина. За тэгээ номынхаа доторх юмнуудын уншсан юмнуудаа яриад надад ямар сэтгэл төрүүлсэн энэ юу ямар ном байна гэдгийг товчхон ярилцъя. За зохиолч маань J.L. Collins гэдэг хүн байгаа. За энэ хүнийг би энэ хүний номыг яагаад унших болсон бэ гэхээр J.L. Collins гэдэг хүн Diary of CEO гэдэг нэг тийм нэг юу гэдэг шүү дээ подкаст одоо манай монголчууд мэддэг болсон. Тэр подкастэнд орж явахын сонсоод тэгээд ярьж байгаа юм айгу таалагдаад тэгээд номыг авч явсан байна. За энэ хүн өөрөө ямар хүн бэ гэхээр өөрөө хөрөнгө оруулагч хүн. Тэгээд хөрөнгө оруулах тэр хугацаанд маш их алдаа гаргасан, маш их хэмиг буруу хийсэн. Тэгээд энгийн хүн одоо та бид нар шиг хүмүүс мөнгө хадгалаад тэгээд мөнгөөр хөрөнгө оруулаад ингэж явах юм бол хөрөнгөтэй болж болдгийм байх, мөнгө өсгөж болдгийм байх гэдгийг өөрийнхөө биеэр туулаад, үзээд амьсгалаад амьдраад явж байгаа хүн байгаа. Тэгээд тэрнийхээ тухай ном бичсэн байгаа. The Simple Path to Wealth гэх тэ. Амархан хөрөнгөтэй болох арга, амархан хөрөнгөтэй болох зам, хөрөнгөтэй болох амархан зам гэх юм уу те монголоор ч. За монгол хэл дээр гарсан гараагүй бол мэдгүй. Би англи дээр уншсан. За тэгээд энэ хүн бол нэг хайхтар тийм амар баян хүн биш, амар бизнестэй тэгэл амар entrepreneur тийм амар хүн бол биш. Өөрийн гэсэн номоо зардаг, хөрөнгө оруулдаг, тэгээд янз бүрийн консалтинг ажил хийдэг, тэгээд энгийн нэг тийм хүн байгаа. За энэ ном маань бол 4 хэсгээс бүрдсэн. За 4 хэсгээс бүрдсэн. Тэгээд дотроо хэд хэдэн бүлэгтэй. Тэгээд ерөнхийдөө энэ ном маань эхлэхдээ ингэж эхэлдэг. Нэг parable гэдэг ч одоо юу юм бэл та. Тийм зүүрлэл маягийн тийм одоо домог шиг юмар эхэлдэг. За тэр нь болохоор нэг лам, тэгээд нэг министр хоёрын тухай. Тийм нэг юугаар эхэлдэг. За тэгээд тэрэн дээр юу гардаг вэ гэхээр ишлэл гэх юм уу да тий. Тэрэн дээр юу гардаг вэ гэхээр нэг ангийн хоёр хүүхэд сургуулиуд төгсөөд ингээд хоёр өөр замаар яваад тэгээд дараа хэдэн жилийн дараа нэг нь монк одоо лам болоод нөгөөх нь болонгууд одоо министр болоод хааны министр болоод нэг удаа уулзаад тэгсэн чинь нөгөө министр нь нөгөө найздаа ингэж хэлж гэнэ л дээ. Хэрвээ чи хаанд яаж үйлчлэхийг сурсан бол өдийд ингэж тарчиг амьдралтай тэгээд ийм зөвхөн будаа идээд ингээ явахгүй байхгүй гэсэн чинь нөгөө лам нь хэрвээ чи зөвхөн будаа идээд ингээ амьдрахыг сурсан бол хаанд үйлчлэхгүй байхгүй юу гэж хариулсан гэ. Тэгээд зохиолч эндээ юу гэж хэлсэн бэ гэхээр энгийн бидний хүмүүсийн амьдрал энэ хоёр хүмүүсийн одоо нэг дунд тавьд нь байдаг те. Тэгээд энэ хүн өөрөө бол энэ хоёрын амьдралыг сонгох байсан бол лам тал руугаа байх байсан гэж одоо ном маань эхэлдэг. За тэгээд ном маань юуны тухай гардаг вэ гэхээр ерөөсөө л хөрөнгө оруулалт, мөнгөө яаж цуглаах вэ? Мөнгөө юунд хөрөнгө оруулах вэ? Мөнгөө яаж өсгөх вэ? Мөнгөө өсгөөд дараа нь мөнгөө яаж хадгалж үлдэх вэ? За тэгээд тэтгэврт гараад тэр хадгалсан мөнгөө өсгсөн мөнгөө их мөнгөтэй болчих штэ тий автоматар. Тэгэхээр тэрийг яаж одоо тэтгэвртээ гараад үлдсэн хугацаанд яаж авах вэ? Яаж хэрэглэх вэ? Гэсэн тийм юмнуудыг заадаг. Тэгээд дотроо жижиг нюанс уу, жижиг техникийн юмнуудыг зааж байгаа. Гэхдээ тэр нь тийм амар мэрэгжлийн үг хэллэг байхгүй, тусгай мэдлэг шаардаад байхгүй. Тэгж одоо бичсэн ном байгаа. Бидний амьдрал хөрөнгө босгодог, мөнгө их олдог үе гэж байдаг. За тэгээд хөрөнгө босгоод тэр хөрөнгөнийхөө босгосныхаа дараа, мөнгөтэй босгосныхаа дараа тэр мөнгөө хадгалж авч үлдэх тийм үе гэж хоёр юм үед хуваагаад байгаа. За номны эхний хэсэг дээр зохиолч өөрийнхөө тухай ярьдаг хэсэг гардаг. За өөрөө бол маш бага залуу наснаас ер нь их мөнгө хураадаг байсан. Тэгээд мөнгөө цааш нь хийдэг байсан, мөнгөө хадгалдаг байсан. Тэгээд юунд хадгалж байгаагаа бас мэдэхгүй. Тэгээд нэг номон дээрээс, нэг зохиол дээрээс одоо хөгшин наснда тэтгэврт хасныхаа дараа мөнгө хэрэгтэй байна. Ер нь тэгээд
амьдралынхаа үлдсэн хугацаа гоё өнгөрүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй мэн гэдгийг тэр ном дээрс ойлгож авсан гэж бичсэн байдаг. Тэгээд хөрөнгө оруулалтыг тэрнээс их сонирхож эхэлсэн. Тэгээд хөрөнгө оруулалт хөрөнгөний зах зээлд бас их алдаа гаргасан. Олон бизнес худалдаж авсан, тэр нь дампуурсан, янз бүрийн хийж үтсэн. Тэгээд ер нь бидний л адилхан амьдралаар юм амьдсан хүн байдаг. Тэгээд хамгийн сүүлдээ хөрөнгөний зах зээл яаж ажилтдаг юм байна? Юунд хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна? Одоо тий winning stock одоо алж байгаа хувьцааг ингээл аавна гэж хувьцаа ганц хувьцаа ингээл аваад тэрэндээ хөрөнгө оруулахгүй байх ёстой байна гэдгийг мэдээд тэгээд энэ номыг бичсэн байгаа. Тэгээд энэ нэгдүгээр хэсгээр бас нэг бүлэг байдаг. Тэр нь ямар бүлэг байдаг гэхээр бид нар ер нь мөнгөний тухай юу гэж бодох ёстой юм гэдгийг бичиж өгсөн байдаг. За тэрэн дээр юу гардаг гэхээр $100 байлаа гэж бодъё. Тэгээд $100-оор ихэнх хүмүүс $100 хараад одоо юу гэж боддог гэхээр за энэ мөнгөөр юу авч болох вэ гэж боддог. За бас гоё тэр ресторандаар хоол ичих 2 хүн ингээ хоол ичих мөнгө байна. Угаар энэ мөнгөөр юу авч болох вэ гэж бодохгүйгээр энэ мөнгө ажиллаад надад хэдэн төгрөг дахиж олж өгөх вэ гэж бодох ёстой гэж бичсэн байдаг. За тэрнээс гадна бас Майк Тайсон гэдэг одоо боксч юм уу? Бид бүгд мэдэн тэ. Тэрний одоо бас жишээ бичсэн байдаг. За Майк Тайсон бол мэдээж маш амжилттай боксчин хичнээн $100 сая амьдралтаа олсон байдаг. За тэгээд тэр хүн яасан гэхээр одоо мөнгөө зарцуулж чадахгүй, мөнгөний менежмент байхгүй. Тэгээд бас их буруу хүмүүстэй нийслээс одоо болж их өрөнд орсон. Тэгээд мөнгө нь их тэгээд тий дууссан. Одоо тэгээд ер нь их хэцүү амьдралтай. Тэрийг жишээ татаж ингэж ярьсан байдаг. За тэгээд хоёрдугаарт нь бид нар бас юуны тухай бодох ёстой гэхээр одоо алдагдсан боломжийн өртөг гэдгийн тухай бодох ёстой гэж бичсэн байдаг. Opportunity cost. За $100 хоёулаа одоо нэг ресторанд ороод хоол ичлээ гэж бодоод тэр $100-ыг одоо нэг ETF нэг одоо хувьцаа ч юм уу нэг юмд ингээд хөрөнгө оруулаад тэр нь хэдэн төгрөг болж өсөх одоо байсан бэ гэдгийг одоо тэгж бодорой гэж үзсэн. За хоёрдугаар одоо part нь хоёрдугаар хэсэгт нь болонгууд хамгийн их одоо мөнгө эргэлж байгаа хамгийн их мөнгө хийж болдог газраас яаж ашиг олох вэ гэдгийн тухай гарна. За тэр нь юу гэсэн юм бэ? Хөрөнгөний зах зээл. За бид нар ихэнхдээ хөрөнгөний зах зээл гэж бодонгууд амар их одоо зангаатай, амар мэдлэгтэй, амар universityд сурсан, их сургууль сурсан амар ухаантай хүн төсөөлөд байдаг. За хөрөнгөний зах зээл дээр бол бид нар шиг та нар шиг одоо номын зохиолч хүмүүс бүтээгдэхүүн худалдаж аваад индекс фонд ч юм уу, эсвэл ETF ч аваад тэг хөрөнгө оруулж болно гэдгийг маш гоё энгийнээр тайлбарлаж өгсөн. Маш гоё одоо ямар ч хүн ойлгохоор тайлбарж өгсөн байдаг. За тэгэд энэ дотор нь болохоор зөндөө юм бичсэн байдаг. Там бахан бас өөрсдөө уншуулах сонирхолтой байх. Тэг би зах тухаас нь ярьж өгье. Жишээлбэл индекс фонд гэж юу юм бэ? Индекс фонд гэдгийг анх юу яаж үүссэн юм бэ гэдэг. За Америк нэгдсэн улсад Vanguard гэх хөрөнгө оруулалтын тийм компани байдаг. За хөрөнгө оруулалтын компани 1976 онд Jack Bogle гэдэг хүн анх одоо тэр хөрөнгө оруулалтын компанийг байгуулсан. За тэгээд тэр хөрөнгө оруулалтын компани одоо байгуулсан Jack Bogle гэдэг хүн маань анх 70-аад оны сүүлээр Index Fund гэдэг бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. За тэр бүтээгдэхүүнийг гаргаж ирснээр Jack Bogle гэдэг хүн бол мэдээж хөрөнгөний зах зээл, Wall Street тэ ер нь Америкийн хөрөнгөний зах зээлд их хадагдсан, муу хэлүүлсэн, шоолуулсан. Тэгээд тэрний тухай гоё бичсэн байдаг. За хөрөнгөний тухайн үедээ юу гэж хэлж ирсэн бэ гэхээр за Index Fund гэдэг юм бол хязгаарч ажиллахгүй тэ хөрөнгө оруулалтын тулжи одоо судалгаа шинжилгээ хийдэг. Тэгээ stock picking гэж ярьдаг одоо хамгийн алж байгаа хувьцааг авдаг тийм чадвартай байх хэрэгтэй Америктэй гэл тэгж ярьдаг байсан бол Jack Bogle гэдэг хүн ямар юм оруулсан гэхээр зүгээр л одоо байгаа хувьцаануудыг бүгдийг авангууд нэг бүтээгдэхүүн болгоод гаргацсан. Тэгээд тэр хувьцаанууд алж гин үү, алуулж гин үү, муу хувьцаа байна уу, сайн хувьцаа байна уу? Ер нь дунджаар ингээд тэрэнд хөрөнгө оруулах юм бол ер нь одоо яваанда хөрөнгөч өсдгөө гэдэг тийм одоо зарчмаар тийм бүтээгдэхүүн гаргаж ирсэн байдаг. Тэгээд тэрний тухай ярьсан байдаг. Тэрнээс гадна мэдээж Америкт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол Roth IRA тэгээд 401k одоо тийм янз бүрийн тийм одоо нэг хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын тэтгэврийн сан тэгэл одоо нэг ажил олгочдын өөрсдийнх нь явж байгаа ямар нэгэн янз бүрийн програмууд тиймэрхүү юмны тухай зөндөө ярьсан байдаг. Тэгээд мэдээж stock picking алж байгаа хувьцааг ингээд өөрөө ингээд аваад тэг ганц зур хувьцаа Tesla ч юм уу, Microsoft ч юм уу, Google-ийн хувьцаа аваад тэгээд амжилт олох уу,
амжилт олохгүй юу? Эсвэл ETF, index fund хөрөнгө оруулаад аль нь илүү амжилт олох уу? Аль нь илүү ер нь одоо ингээд түүх ингээ харахад те статистик ингээ харахад аль нь илүү байна гэдгийг бүх юм гоё графикаар ингээ гараад өгсөн. Амарханаар ингээ тайлбарлаад өгсөн тийм ном байгаа. За тэгээд ер нь бол энэ номон дээр бас Wall Street ер нь одоогийн энэ хөрөнгөний зах зээлийн мэрэгчлэлтэнгүүд одоогийн энэ хөрөнгөний зах зээлийн практикуудыг жоохон шүүмжилж бичсэн байдаг. Ягаад тэгэхээр бидний одоо Wall Street ерөнхийдөө гэж хэлэхэд Wall Street одоо тэр хөрөнгө оруулалтын фирм те хөрөнгө оруулалтын менежерүүд, мөнгөний менежерүүд яаж мөнгө олдох юм бэ гэхээр ерөөсөө амархан имийг маш хэцүү болгож хөрөнгө оруулалт гэдэг имийг маш хэцүү болгож одоо пакэжинг үүсгэнэ гэсэн үг те маш хэцүү болгож савлаад бид нэр бүтээгдэхүүн болгож зараад тэгээд тэдний одоо бидний компани одоо төлсөн тэр одоо фи гэж ярьдаг те төлбөр шимтгэлээс тэд нар мөнгө олж ядг юм аа гэдгийг бичсэн байдаг. Тэгээд үнэхээр яг тийм юм байдаг. Одоо жишээлбэл Монгол ч гэсэн тиймэрхүү юм байгаа. Хөрөнгө оруулалтын одоо тийм сангууд байдаг. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын сангууд нь фи шимтгэл нь одоо жишээлбэл транзакшн хийх болгонд одоо гүйлгээ хийх болгонд шимтгэл авдаг тийм практик байдаг. Тэгээд бас нөгөө нийт оруулсан хөрөнгө оруулалтын одоо хэмжээнээс одоо хувь тооцож бас одоо тэр менежмент хийсэн юугаа төлбөр авдаг тиймэрхүү юм. Тэрнийг айгүй их шүүмжилсэн. Тэднийг айгүй их одоо дотор нь задлж гаргаж ирсэн. Ер нь ямар хуу бизнес юугаар ажилтгийг, ямар хуу бизнес модельээр хүмүүсийн ажилтгийг. Тэгээд биднэрт одоо энгийн биднэрт хөрөнгө оруулж байгаа хүмүүст ямар одоо муу сөрөг нөлөөтэй юм, бидний хөрөнгөнд ямар сөрөг нөлөөтэй юм гэдгийг нь гоё тайлбарлаж өгсөн байгаа. Тэгээд индекс фандын тухай маш гоё тайлбарлаж өгсөн. Vanguard Group-ийн тухай маш гоё тайлбарлаж өгсөн тийм ном байгаа. Тэгээд энэ номыг ямар хүн унших ёстой юм бэ гэд би зарим одоо бүлгүүдийг алгасаад явцсан байгаа. Жишээл Roth IRA одоо тэгээд тэр нөгөө Америкийн одоо хууль, Америкийн одоо тэр нөгөө хөрөнгөний зах зээлийн биш хөрөнгөний зах зээл гэдэг төрийн одоо зах зээлийн хууль тэгээд нөгөө 401k ч юм уу те 401a мэй тиймэрхүү юмнууд юу яаж ажилтгийг гэдгийг уншаагүй. Тэгээд энэ хинд хэрэгтэй гэхээр Америкт амьдарч байгаа хүмүүс, ялангуяа Америкт амьдарч байгаа Монгол ахын дүүс хүмүүст хэрэгтэй шүү. Тэгээд та нар хэрвээ Америкээс үзэж ивэл энэ номыг авч уншаарай. Маш амархан гоё бичсэн ойлгомжтой бичсэн тийм ном байлээ. Хөрөнгө оруулалт гэж бодож ивэл The Simple Path to Wealth гэдэг J.L. Collins гэдэг үний номыг авч уншаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд бид нар юу хийх ёстой вэ гэхээр энэ хүн зөвлөж байгаа юу хийх ёстой вэ гэхээр хүнчлийнхаа хэрээр хөлөөж ий. Олгоосоо давсан зарлагтай битгий бай. Үр битгий хий. За тэгээд тэр дундаас нь гарсан мөнгөө цааш нь хадгал хоримтлуул тэгээд хөрөнгө оруулалтанд хий. За тэгээд хүүгийн нийлмэл хүү одоо compound interest гэж байгаа тийм. Тэр нь ямар одоо их хүчтэй, ямар их одоо үржил шим авчирд юм бэ гэдгийг одоо олон жилийн урт хугацааны хөрөнгө оруулснаар мэдэрнэ. Хурдан юм гэж байхгүй, quick game гэж байхгүй, хамгийн гол нь long game тоглох хэрэгтэй гэдгийг дахин сануулсан байна. За тэгээд ерөнхийдөө энэ ном надад таалагдсан. Маш энгийн бичсэн. Тэгээд ер нь бол America specific гэж хэлж болно. Америк хүмүүс зориулсан, Америкт байгаа хүмүүс зориулсан, Америкийн зах зээл зориулсан тийм ном болсон байлээ. Гэхдээ аваад уншчихад ер нь аль ч усад гэхгүй ер нь бол принципл те ер нь бол зарчим нь адилхан байдаг. Хөрөнгө оруулахын тулд өргөө байх хэрэгтэй, орлого олох хэрэгтэй, зардлага байх хэрэгтэй. Тэгээд хөрөнгөний зах зээл хөрөнгө хийх хэрэгтэй. Бас бизнес хийж болно. Зарчим нь адилхан байдаг учраас энэ ном ямар ч усад амьдарч ирсэн хинж уншсан болноо гэж хэлмээр. За тэгээд та бүхэн өөрсдөө авч уншаарай. Одоо англи хэл мэдэхгүй нь яах юм гэж бас хүмүүс наав загнаад байдаг. Англи хэл сурах хэрэгтэй. Англи хэл сурчих юм бол дэлхийн хаалга нэгдэнэ. Мэдээллийн хаалга нэгдэнэ гэсэн үг. Тэгээд би өөр англиар тийм амар урлаагүй шүү. Тэгтээ бол номуудаа уншаад ойлгох чинь, ойлгохгүй байгаа юмнуудаа бол тэ харж чинь юу гэсэн үг ингээ харж чинь. Тэгээд хүн хүсэх юм бол өөрөө уншиж болно. Тэгээд та бүхэн энэ номыг авч уншаарай. За тэгээд энэ хүртэл ханд байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр